Хурлын дарга ирэх гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Мандхаа нарын 10 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлд хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны хөгжлийн зорилттой төлбөртэй байх асуудал туссан. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 6-5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан хөгжлийн бодлого төлөвлөлтөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Иймээс Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсэг заасныг баримтлан хөгжлийн бодлого төлөвлөлтөний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 5 дахь хэсэгт хөдөө аж ахуйн зорилттой хөтөлбөр гэсэн заалт нэмэх хуулийн төсөл боловсруулсныг байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дэмжсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулах үед төслийн талаар засмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын их хурлын гишүүн Наранбаатар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-24 заасны дагуу хуулийн төслийн анхны хэлцүүлгийг эцэслэн батлах үед үе шат руу шийдвэрлэх гормын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд орсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хөгжлийн бодлого төлөвлөлтөний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулах талаарх байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Батэрдэн дараад баярлалаа. За одоо Улсын их хурлын гишүүд байнгын хорон санал дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдсан гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсэндээ асуулт асуунаа. За Дасцэрэнгийн инх төвшин гишүү.